Дорногой аймгийн онцгой байдлын газрын замуу цумдх онцгой байдлын хэлцээс бэлтгэн өргөдөг подкастын маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За энэхүү дугаарын зочноор Хилийн цэргийн техник 108 дугаар ангийн төмөр замын бомтын орлогч ахлах тэслэгч Шарав Жамц маань оролцож байна. За амригри таны ажил тавлаг байна уу? Амригри. За энэхүү дугаарыг сонсож байгаа нийт сонсогчдод өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За та сонсогч бид бүхэнд өөрийгөө нэг товч танилцуулаад өгөөч. Намайг Шарав Жамц гэдэг Тодоргийн их сургуулийн Хилийн албан сургуулийн 2023 онд төгсөж төгсөнд томилж ирсэн. Одоо хэл хамгаалах байгууллагт 3 дахь жилдээ ажиллаж байна. За таны ажиллаж буй салбар төмөр замтай холбоотой юм байна. За энэ талаараа товч ярил. Төмөр замын бонд нь олон улсын суудлын галт тэргийг тогтоосон цагийн хуваарийг дагуу шалгаж улсын хэл төлөвлөдөг. За галгааны улирал дуусч зуны дэлгэр сайхан цаг ирсэн байна. За ил зугаалгаар иргэд маань хөдөлгөөн их үлддэгэ. За тэгэхээр одоо ийм дойг хэрийн төмрийн хариулаас өрцөн сэргийлэх талаар муу ахуйн ослын талаар нэг уриалга хэлээд өгөөч. За аялал зугаалгаар явж байгаа иргэдэд хандж хэлэхэд нэгдүгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж замын хөдөлгөөний дүрмээ чамд бүрдэж осол зөрчил өрчсөн сэргийлэх гэж уриалъя. За дараагийн дугаарт байгалийн сайхан амрахтаа ил гал болон үнэс нормыг хараа хяналтанд орохгүй байх, гол усан дортой анхаарал болгоомжтой орох, баталгаад гарын үйл явдлыг анхааруулж байна. За тэгэхээр мөн сургууль цэцэрлэг маань амарч хүүхдүүдийн амралт эхэлсэн байна. За тэгэхээр одоо ийм данг хамт олноороо ийш тийшээ зугаалгаар аялалд явдаг те. За үүнтэй холбогдуулаад нэг бяцхан дүүрэг нартаа сэрэмжлүүлэг уриалга өгвөл. За аялал зугаалгаар явж байгаа бяцхан дүүрэгтэй хандж хэлэхэд өөрсдөө наршилт болон хортны шаргаас хамгаалаарай гэж уриалъя. За дараагийн дугаарт данг хамт олноороо аялахдаа хамт олноосоо төөрөг за хоцрох зэрэгээр одоо өөрийгөө эрсдэлгүй оруулаарай гэж хэлье. За ойлголоо. За тэгэхээр таны ажиллаж буй одоо энэ салбар олон улсын бондтой хот хооронд хөдөлгөөн үлддэг одоо иргэдтэй холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг тий. Тэгэхээр одоо иргэдтэй хандаад нэг зөвлөгөө мэдээлэл хүргээд өгөөч. За мөн одоо энэ ажил үүргээ гүйцэтгэж яхад хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдож байна уу? Тэр талаараа нэг ярил. За амралт зугаалгын үйлрэл эхэлж одоо манай гадаад улс руу одоо амралт зугаалгаар явах нь одоо ихсэж байна. За гадаад улсад аялал зугаалгаар явж байгаа иргэдтэй хандаж хэлэхэд за паспортынхаа хүчтэй хугацаа болон паспорт нь урагдсан орсон хэсгийг одоо сайд шалгаж аян замдаа гараарай гэж хэлээ. Одоо хаад улс баян үлдэн гэж одоо наслагдсан аймагаас улсын хэлтэрхээр ирээд за паспортын хугацаанд дуусснаас болж хэлтэхгүй дээрээс буцах за үүнтэй холбоотой санхүү болон одоо хугацаараа хэмжүүлэлтэй. За дараагийн дугаар хүүхдээ ахыг жимээ хамаатан санхүүгийн аялал зугаалгаар явуулж байгаа цэгчүүдтэй хандаж хэлэхэд хууль зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны Аз жүжиг зөвлөж зааснаар хүүхдээ боломжтой улсын зөрчилдөөг нийт цэгчүүдтэй хандж байна. Айгуу үнэ зөвлөгөө мэдээллүүдийг өгч энэхүү дугаарын зочноор өргөдөө оролцсон танд цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхэн цаашдын ажлыг явуулъя. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.